Royal News мэдээллийн хөтөлбөр. Арим дэргээр хүнзэгчтэй Royal News мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулно. Royal News Урагшаа Улаанбаатар. Урагшаа Улаанбаатар ихний мэдээг хүргэе. Энэ оны эхний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн шилэн дансны тухай хуулийн гол агуулга нь 30 гаруй хуулийг 7 хоног сар, улирал, хагас жил, жилгэсэн давтамжтайгаар төсвийн байгууллага, төрийн өмчит үйлдвэрийн газрууд болон төрөөс ажил үйлчилгээ авч байгаа аж ахуйн нэгжүүд бүх мэдээлэлээ ил тод тавихыг үүргэжүүлсэн байна. Харин өнөөдрийн байдлаар хуулийн хэрэгжилд хэр явагдаж байгаа талаар Урагшаа Улаанбаатараар бид онцолж байна. Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхлээд 8 хоног байна. Төрийн яам агентлаг аймаг нийслэл сум дүүрэг зэрэг бүхий шатны төсвийн 5,000 эрх зархирагч төрийн болон орон нутгийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газар зэрэг 360 байгууллагаас гадна 10 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй хийж байгаа төсвийн хөрөнгө оруулалт, төсөл ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж байгууллага, шилэн дансны тухай хууль журамд заасан мэдээллийг цаг тухайд нь олон нийтэд мэдээлж авах үүргийг хүлээж байгаа юм. Ингэхдээ тухайн байгууллага шилэн дансны мэдээллийг өөрийн захим хуудасаар хүргэнэ. Мэдээлэлтэй холбоотой тодруулга өгөх албан тушаалтны нэр, утас, захим хаягийг байршуулсан байх ёстой. Байгууллага аж ахуйн нэгжүүд сар бүр тайлан гаргадаг байсан бол одооноос эхлэн 7 хоног бүр мөнгө санхүүгээ зэгцэлдэг болох юм. Төрийн мөнгийг сайн мандаг байх, хяналттай зөв зарцуулдаг болох, хэрв алдаа гаргавал хатуу шийдэгдэх байхаар шилэн дансны тухай хуулийг баталжээ. Шилэн дансны хуулийн талаарх төрийн байгууллагуудын түвшинд, ялангуяа энэ төсөвт байгууллагууд, нэгж төсөвт байгууллагын түвшинд бол ойлголтын зөрүүнүүд бол байна. Тэгэхээр энэ маань эргээд хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, үр дүнтэй хэрэгжүүлэхэд бол бас тодорхой хэмжээний нөлөөлөл байж. Тэгээ өнөөдрийн байдлаар бол улсын хурал дээр 2015 оны төсвийн тодтол хэлцэж байна. Батлагдсан төсвөөр дахиад тодтол хийж байна. За энэтэй холбогдуулаад бүх төсөвт байгууллагууд дээр төсвийн хуваар бол очиагүй байж байна. Тэгээ энэтэй холбогдуулаад мэдээлэл төрийн сангийн гүйлгээнүүд хийгдэж эхлэегүй байна. За төсөвт байгууллагууд бол гүйлгээнүүд хийж эхлэегүй байна. За энэтэй холбогдуулаад хуулийн хэрэгжүүлэлт нэлээд тийм нэг мөр хэрэгжиж эхлэх байна. За Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан шилэн дансны тухай хуулийг өнгөрсөн онд баталсан. За энэ оны эхнээс буюу 2015 оны эхнээс бол шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхэлсэн юм а. Тэгэхээр хэрэгжилтийн хугацаанд бол өнөөдрийн байдлаар 8 хонсон байхад за шилэн данс говцгийн гэх энэхүү захим хуудсанд мэдээлэлээ оруулсан агентлаг төрийн байгууллага, төрийн бас байгууллагууд бол маш ховор байна. За тухайлах юм бол за төрийн өмчийн хороо руу орж үзье. За энэчнээс бол мэдээж сонголттой. За та бүхэн эндээс бол мэдээллийг дэлгэрэнгүй авах боломжтой. За төсөв гүйцэтгэл гэхэд одоо ингээд төсөв гүйцэтгэлийнхаа байдлыг оруулсан байгаа юм. За тэгээ буцаагаад за бусад одоо энэ стандартчил хэмжил зүүн газар гэх газрын одоо энэхүү шилэн дансны захим хуудсан дээр оруулсан байдлыг харахад хоосон байгаа. За тэгэхээр энэ мэтчлэн бол хоосон өнөөдрийг болтол энэ төсвийн гүйцэтгэл батлагдсан, төсвийн төлөөтэй харьцуул гэх мэт энэхүү мэдээллүүдэд оруулаагүй маш олон байгууллага байна. За шилэн данс government-ийн гэх энэхүү захим хуудсанд бол за ерөнхийдөө бас төсвийн жил дуусах хугацааг хоног, цаг, тутам, минут, секундээр нь тавьсан байна. За тэгэхээр ерөнхийдөө бас өнөөдрийг хүртэл шилэн данс гэх энэхүү захим хуудсанд мэдээллийг хэрхэн байршуулах вэ гэдэг сургалт сурталчилгааг бас явуулж байгаа. Тэгэхээр яг энэ сургалт сурталчилгааг бас өнөөдрийг хүртэл төрийн байгууллагын нэгтлэн бодогч санхүүж гэх мэт одоо тухайн байгууллагын шилэн дансны мэдээлэл шилэн данс government-ийн гэх захим хуудсанд байршуулах мэдээллийг өнөөдрийг хүртэл оруулж чадаагүй. За мэдээлэл нь ямар агуулгатай байх гэх зэрэг мэдээлэл байхгүй сургалтууд бас өнөөдрийг хүртэл явагдсаар байгаа. За энэ нь бас өнөөдрийн байдлаар энэ ерөнхийлөгчөөс наачилсан шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт хэр байгааг харуулж байгаа юм аа. Хуулиа хэрэгжүүлэхээс өмнө сангийн яам засгийн газраас 21 аймаг дүүрэг гээд холбогдох нэгж бүрийн 2500 төрийн албан хаагчдад сургалт явуулсан гэж байгаа. Харин үр дүнгийг өнөөдрийн шилэн дансны захим хуудаснаа ороод харахад тодорхойлогдно. Өнөөдөр бол шилэн данс government бол бүрэн гүйцэд ажиллаг байгаа. Тэгээ энэ дэр бол та нар хэрвээ одоо өөрсдөө ч гэсэн интернетээр хандаад үзэх юм бол мэдээлэл технологи шууд харилцаа холбооны газрын мэргэжлүүдийн л утас баг. Тэрнтэй хайц, энтэй хайц. Бид нар тийм мэдээлэл хүсээгүй. Тэгтэл өнөөдөр засгийн газрын хуулийг хэрэгжүүлэхдээ маш хариуцлагатай хандж байна. Энэ дэр бол тэр ерөнхий сайд
тэр асуудал хариуцсан хэрэглэх газрын дарга дээр хариуцлага үлээх ёстой. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийн гишүүдийг батлах талаар хэлэлцсэн Улсын хурлын чуулганы хуралдаан дээр Улсын хурлын дарга Инх улдын хэлсэн үгийн төлөө захирал асан Наранбаатар нэр төрөө сэргээлгэн хэмээн 1 тэрбум төгрөг нэхэмжилсэн байгаа. Үүгээр зогсохгүй телевизүүдээр энэ тухайга удаа дараа ярьсан юм. Харин Улсын хурлын дарга Инх улд түүний хэлж байгаа үгүүд нь гүтгэлэг хэмээн цагдаад хандсанаа захим хуудасаар мэдгдсэн мэлээ. За улсын хурлын дарга Инх улд өөрийнх нь нэр төрөд хаалцсан ярьж байгаа зүйлийг мушин гуйвуулсан гэх гомдлоор Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн захирлаас Наранбаатарыг хэрэг холбогдуулан шалгаж өгөөч гэж хүсэл гаргасны өргөдөл гаргасны улмаас өнөөдөр бас шалгагдахаар Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн захирлаас Наранбаатар энд ирсэн байна. Тэгэхээр яг ямар үндслээр шалгагдаж байгаа? За мөн одоо түүний ярьж байсан хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэд өгч байсан мэдээллүүд үнэн бодиттой эсэх талаарх мэдээллийг одоо түүнээс тодруулсныг хүргэж байна. Улсын хурлын дарга Инх улдын гомдлоор эргүү хуулийн 111-2 гэдэг зүйлээр эрг үсчихэд явж байна. Тий. Яг одоо шинэ нарийн имийг би бас мөрдөн бацаалтын нууц хэлж одоо амтан хүнд юм ярьж болохгүй гэсэн учраас би ярих нь зохимжгүй байна. Ер нь бол өөрөө болохоор их хурлын тэр өндөр эндрээс орон даяар шууд нэвтрүүлэг явж байхад бол хүнийг аригчин хулгайч гэж хэлж дарамжилж болдог. Иргэн хүн бол одоо үгээ хэлж болохоо гэсэн л одоо ийм цаг үе ирж байгаа юм уу хаашаа янзыг би бол ойлгохгүй байна. Тэгээд энэ Монгол улсын одоо энэ төр иргэн болгондоо ингэж анхаарал тавьдаг бол бас сайн байна. Тийм ээ одоо яасан ч хурдан шуурхай ажилтгийн яасан ч хурдан шуурхай цагдаа нь эрг үүсгээд ингэ явдгийн зүгээр энэ бол одоо цагдаагийнх нь ч байдаг юм уу төрийн хүмүүсийн одоо буруу биш байх л да. Мэдээж. Тэгэхдээ ер нь бол ингэж төрийн одоо тэр өндөр албан тушаалд байгаа хүмүүс одоо ингэж явах нь хэр зохимжтой байдгийг. За яг тэр бол мэдээж иргэн хүнийхээ хувьд гэсэн байлээ. Тэгвэл Монгол улсынхаа иргэн болгонд ингэж анхаарал тавьдаг. Иргэн болгоны хойноос одоо шин мэдээллийн улсын хурлын хэвлэл мэдээллийн албан тэгж хурдан шуурхаа бүх одоо хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дамжуулж өгч чаддаг. Тэрийн бүгдээрээ нэвтрүүлэг тийм байвал да сайн л байна. Үнэхээр сайхан одоо арчилсан улс болж арчилсан улс бид амьдарч байгаа юм байна гэж бодохоор л байна. За энэхүү Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн захирлаас Наранбаатар улсын хурлын дарга Инх улд нарын хооронд маргаан үсэх болсон шалтгааныг эргэн сануулбал хэцүүхэн газар очиж байгаа төсвөн 50% алга болсон хувийн 100 хүнтэй хийдэг телевизийн адилхан эфирийн цагийг 700 хүнээр хийж байгаа. Аимшигтай газар байгаа. Арх тар суух нь замаа алдсан. Тэгээ тэр болгоныг очиж цэгцлэх үүрэг та хэд доногдож байгаа ш. Хурал дээр энэхүү ярьсны дараагаар улсын хурлын даргаыг ууршлалт гуйж залруулга хийхийг Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн нийт уран бүтээлчид шаардсан билээ. Харин улсын хурлын даргын дахин тайлбараар миний үгийг сайн харах юм бол 100 хүнтэй телевизтэй ажлыг 700 хүнтэй үндэсний олон нийтийн телевиз хийдэг гэж харьцуулсан. Тэрнээс 700 хүнийг арх явуулдаг тухай яриаггүй маа. Тэр архиталт, аимшигтай байдал, замбраагүй байдал гэдэг бол үндэсний олон нийтийн телевизийн Наранбаатар тэргүүтээ дарга нарт хамаарч байгаа уг тойрон үрээлэгчдийн тухай ярьсан. За олон жилийн түүхтэй хүчирхэг уран бүтээлчтэй энэ байгууллагад бол сүүлийн хэдэн жил ахиц гарах нь үтэл уруутсан байгаа. Тэр нь бол өчигдөр 7-гийн 7 хүн солигдож байгаа үндэсний зөвлөл энэ байгууллагын удирдах байгаа Наранбаатар болон тойрон үрээлж байгаа дарга нарт холбоотоймаа. Тийм учраас энэ байдалтай анхаарч ажиллахыг сануулж үндэсний зөвлөлийн шинээр дамжигдсан гишүүдэд ийм үг хэлсэн. Би хэлсэн үгийнхаа төлөө үндэсний олон нийтийн телевизийн удирдлага түүнийг тойрон үрээлсэн хэсэг бүлэг хүмүүсээс уучлал гуйхгүй. Улсын хурлын дарга үг мушгин гуйвуулж нэр төрд халдаж хэвлэлүүдээр худал мэдээлэл тарааж байна хэмээн Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн захирлаас Наранбаатарын талаар захим хуудастай мэдээлсэн юм. Тэгвэл энэ талаар инхүү тайлбарлаж байна. Тэг үгүйсгэд байх юм байхгүй л би баримттай юм ярина шүү дээ. Гэрчлэх хүнтэй баримттай юм ярина. За түүнчлэн Монголын үндэсний олон нийтийн радио телевиз бол аль нэг нам улс төр хүчнээс ангид байж ард иргэдийн дуу хоолойг хүргэх учиртай. Тэгвэл өнгөрсөн жилүүдэд энэ зарчмаа баримталж байна. Үеийн үед л байдаг шүү дээ. Чи одоо манай засгийг ингэж магт, чи намайг ингэж магт, би ийм юм ярмаар байна. Яагаад чи яриулдаггүй юм? Энэ нь ерөөсөн байнга л байдаг дарамт шүү дээ. Ер нь бол одоо энэ 9 жилийн хугацаанд 6 засгийн газартай ажилласан. Энэ бүгдээрээ надад дургүй байсан.
Ажиллаж байгаа үедээ бол тэр хүмүүс надад дандаа таагүй ханддаг байсан. Ягаад гэвэл би зарчмаа барьдаг, тэр хүмүүс өөрсдийнхөө хүснээ гаргах гэдэг. Тийм л зарчим л байсан шүү дээ. За дараагийн асуудал бол ардчилсан намын гинсэг оюун дээр ажиллаа орхин Монголын үндэсний олон нийтийн радио телевизийг удирдан чиглүүлэх захирлаар томилогдсон. Үүнд ард иргэд намын харьяалтай туйлшрах магадлалтай гих харлага төрж байгааг ч нуугаагүй юм а. Тэгвэл ажлаа хүлээж өгсөн эрхэм үүнийг хэрхэн хүлээж авч байгааг тодруулсан юм а. Би өөрийнхөө одоо доор ажиллаж байсан, телевизэн захирлаар ажиллаж байсан. Тэгээд эмэгтэй хүний тухай би бол олон юм ярих нь миний хувь зохимжгүй. Би юм ярихгүй гэж бодож байна. Ер нь зүгээр одоо байгаа байдлыг энэ олон нийт харж байгаа шүү дээ. Тэр хүн ямар ажил хийж байсан, тийм ээ, юу хийсэн. Бүгдийг хүмүүс харж байгаа учраас энэ дээр миний тайлбар бол хэрэггүй баха, илүү баха гэж бодож байна. Баруун Африкт дэгдээд байгаа Эбола вирус эрчимтэй дарахсаар байгаа. Манай улсын хувьд энэ вирус илрээгүй байгаа хэдий ч мэдээллийг цаг тухайд нь хүлээн авч сэрэмжлэх арга хэмжээг явуулсаар байгаа гэдгийг халдвар төвчин судлалын үндэсний төвөөс мэдээлж байгаа юм а. За халдвар төвчин судлалын үндэсний төв нь гадаад харилцааны яам болон батлан хамгаалах яамтай байн холбоотой байж мэдээллийг цаг тухайд нь хүлээн авч бэлтгэлтэй байгаа юм а. За түүнчлэн уг вирусын халдвар Монгол хүнд илэрсэн тохиолдолд за хариу арга хэмжээ авах нөөц бололцоо болон бэлтгэл хангагдсан байгаа гэдгийг хэлж байгаа юм. За түүнчлэн тухайн өвчлөл гарсан улсад за Монгол улсаас ямар нэгэн зорилгоор зорчих гэж байгаа иргэдэд аль болох явахгүй байхыг зөвлөж байгаа. За мөн өвчин гарсан улс орнд тодорхой хугацаагаар яваад ирсэн хүмүүст 2-оос 21 хоногийн хугацаанд хяналт тавих арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар хэллээ. За харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Эбола вирустой тэмцэх төлөвлөгөөгөө танилцуулснаас гадна олон улсаас нэмэлт тусламж хэрэгтэй байгаа талаар мэдэгдээд байгаа юм а. Үндсэндээ 2 жил гаруй хүртэл үргэлжилж байна. Одоогийн байдлаар үндсэндээ 20 мянган хүн өртсөн байна. Үүнээс одоо нэг 8 мянган орчим хүн нас барсан. Ийм мэдээтэй байгаа. Одоо тэр баруун Африкийн 3 орнд бол эрчимтэй тархалт үргэлжилсэн хэвээрээ байна. За энэ орнуудаас гадна одоо үндсэндээ 3 ТV-ийн 10 орнд өнөөдөр одоо Эбола вирусын халдвар бүртгэгдсэн байгаа. За тэр 3 орноос гадна цаана нь бол одоо энэ Европын орнууд, тэр Африк, Англи руу одоо өчигдрийн хамгийн сүүлд авсан мэдээгээр бол одоо Сирилонд ажиллаж ясан сан дурын ажилтан халдвар аваад Англид одоо их орондоо нутагтаа ирээд өвчлсөн тухай одоо мэдээлэл ирсэн байна. Тэгэхээр зэрэг одоо бид нэр сонор сэрэмжээ бууруулах болоогүй. Тий одоо энэ бол улсын харилцаа хөгжсөн үед бол биднээс сонор сэрэмжээ бууруулах болоогүй. Манайх бол анхаарал тавьж байгаа. Хангалттай сайн ирнэ нь бол боломжийн хэмжээний арга хэмжээ аваад ажиллаж байгаа. За нэгтгэсэн мэдээллээр дэлхийн 10 улсад Эбола вирусын халдвар дэгдэлт бүртгэгдэж 12 дугаар сарын 31-ний байдлаар за 20,272 хүн өвчилж үүний 7,954 нь нас оржээ. Онгор сар нийтдээ замын хөдөлгөөний удирдлагын төв 10,000 гаруй автомашиныг ачиж урмалсан байна. За ачиж уулгахад нэгдсэн мэдээллийн сантай болсон талаар болон хэрэв иргэдийн автомашиныг гэмтээж хохироосон тохиолдолд ачиж уулгасан компаниас 100% хохирлоо барагдуулж авах хэрэгтэй талаар мэдээлэл бэлтгэлээ. За машин ачих буулгатай холбоотой гомдол иргэдийн дунд нэлээдгүй байсаар байна. Саяхан ажилтны төлбөр 55,000 төгрөг болсон нь иргэдийн бухимдлыг багц чадхаа намжуулсан. Тэгвэл иргэдээс ирж байгаа гомдлын дагуу замын хөдөлгөөний удирдлагын төвтөнд нийлээд 8 аж ахуйн нэгж тэр хэрэгслийн зөөж шилжүүлсэн мэдээллийг тухайн жолоочийн гар утсанд мессежээр авчдаг болсон байна. За иргэдийн машиныг ачиж байгаа компаниуд автоэврийн үндэсний төвд бүртгэлтэй байгаа тухайн жолоочийн утас руу мессеж илгээх буруу газар байрлуулсан учраас ачиж журамлах арга хэмжээ авсан гэдгийг сануулan хэлэх ёстой юм а. За үүнээс бол яг тусгай тоноглолын машин дээр тусгай тоноглолоо ажиллуулад зөөж шилжүүлэх процессээс өмнө тээврийн хэрэгслийн жолооч манд гарч ирээд тээврийн хэрэгслээ хүлээлгээд авдаг байгаа. Энэ дээр бол үйлчлэгээний хур хамжийг тээврийн хэрэгслийн жолооч дөрвөн зуршил байрлуулсан жолооч манд өгөх ёсгүй. За замын хөдөлгөөний удирдлагын төвийн за мөн техникийн ажлын жолооч нарын манай тусгай тоноглолын машин маань өөр дээрээ камертай. За мөн дээрээс нь гар камер дээрээс тухайн зуршлыг баримтжуулаад гэрийнхэн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудсыг явуулдаг. За тэгэхээр тусгай тоноглол дээр ачуулсан бэхлэгдсэн тохиолдолд бол цагдаа зохицуулагчаас ерөнхийдөө бол үүрэг даалгавар авдаг. Энэ үүрэг даалгаврын дагуу бол тухайн тээврийн хэрэгслийг бол зөөж шилжүүлнэ. Тусгай тоноглолд ерөөсөө бэхлэгдсэн тохиолдолд зөөж шилжүүлнэ. За автомашиныг ачиж журамлаг болсноос хойш иргэдийн дунд санал гомдол нэлээд явж байгаа. Ачиж буулгахдаа хайн ханддаг, сэв зураас гаргадаг гихчлэн гомдлууд ихээр гарч байгаа юм а. Хэрэв иргэдийн машиныг гэмтээж хохироосон тохиолдолд ачиж буулгасан компаниас 100% хохирлоо барагдуулж авах ёстой юм а. Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх явцад сэвтээсэн, гэмтээсэн, за GoPro-ыг хагалсан ч юм уу гэх мэтчлэн тийм хохирлуудыг бол тухайн аж ахуйн нэгжээс
хөрөлийг 100% баригдуулж авах хэрэгтэй байгаа. За замын хөдөлгөөний удирдлагын төв бол энэ тусгай тоноглолын машин, замун дээрээс нь жолооч техникийн ажилтнаа 100% бүрэн даатгалд хамруулсан. Тэгэхээр удирдлагын төвийн ажилтан жолооч нарын буруутай үйлдэлээс болоод тээврийн хэрэгсэл чинь ямар нэгэн байдлаар гэмтэх юм бол удирдлагын төвд өргөдөл гомдлоо гаргаад за тодорхой хугацааны дагуу буюу хуулийн дагуу энэхүү гомдлыг шийдвэрлэж өгөх байгаа. Бүх хүнтэй элдэг бай. Олон хүнтэй эвсэг бай. Харин цөөн хүнтэй илэн далангүй бай. Бенжамин Франклин